2021 оны намар Оросын холбооны улсын Санкт-Петербург хот. Энэ үед Саша Муур бүсгүй олон нийтийн дунд өөрийгөө сэтгэл зүйч, харилцааны зөвлөх гэж танилцуулдаг байлаа. Түүний жинхэнэ нэр Александра Мурсалава, 25 настай блогер, тэр сошиал сүлжээндээ идэвхтэй. Орчин үед сошиалдоо төрөл бүрийн зөвлөгөө, бичлэг, дасгал тусгай группт оруулж төлбөр авдаг хүмүүс олон болсон. Саша Муур ч мөн дагагч нартаа янз бүрийн лайфхак, дасгал, практик зааж бичлэг оруулдаг байж. Гэхдээ үнэ нь бусдаас илүү үнэтэй 300 мянган рубль. Ердөө сарын сургалтын төлбөр онлайнаар 12 сая орчим төгрөгийг тэр олдог байсан. Хамгийн сонирхолтой нь тэр ямар ч аль бие усны боловсралгүй, их сургуулийн диплом байхгүй. Гэхдээ түүнд мянган дагагч байсан, мөнгө төлөхөд бэлэн олон эмэгтэйчүүд түүнийг харсаар байлаа. Тэдний сурч байсан зүйл нь өөрийгөө хайрлах, бусадтай харилцахдаа хэл хязгаар тогтоох, өөрийг нь эвдэж байгаа харилцаанаас гарч сурах, эрэгтэй хүнээс илүү орлого олохоос бүү гэх мэт хичээл заадаг. Нэг шавьнд бүр Саша намайг өөртөө минь дахин уулзуулсан гэж ярьсан байдаг. Өөр зарим нь түүнийг шидэт дагна гэж нэрийддэг. Зарим нь түүний тухай ярихдаа нулимсаа барьж чаддаггүй, тэр бусдад тэгтлээ нөлөөлж чадсан. Саша онлайн сургалт ганцаарчилсан зөвлөгөөгөөр мөнгө олдог байсан. Түүний блогийн хамгийн гол санаа нь эмэгтэй хүн хиндэж ямар ч үгэргүй, хүсвэл хизээч амьдралаа шинээр эхлүүлж чадна гэж. Гэхдээ нэг л мэдхэд энэ амжилттай блог зүгээр нэг гоё амьдрал харуулсан хуудас байхаа болж шууд эфир шиг болж хувирчээ. Саша Муур хувийн амьдралаа нуухай болж бараг бүхнийг ил тод лайваар хуваалцаж эхэлсэн. Мянган хүн түүний гэр бүлийн асуудал, маргаан, бодит цаг дээр хэрхэн өрнөж байгааг харж байсан. Шүн дунд нөхөр нь хаалгыг нь хүчтэй балбана. Дотогш оруулахыг шаардаж тэгээд цагийн турш явдаггүй. Өөр нэг бичлэг дээр хаалга нүдэг чимээний цаанаас нойрмог хүүхдийн хоолой сонсогддог. Ээжээ хаалган дээр хэн байгаа юм бэ гэж тэр чимээ нь дахин давтагдана. Өөр нэг пост дээр нөхөр нь дайрч утсыг нь булааж занлгийсэн тухай тэр бичсэн байдаг. Гэхдээ Оросод гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль сул. Цагдаа нар ихэнхдээ бид юу чадах вэ гэсэн шүү юм яриад үлддэг. Харин эмэгтэйчүүд манипуляцад орж цагдаад өгсөн өргөдлөө буцаах эсвэл бүр огт дуугарахгүй байх нь элбэг. Саша үүнийг маш сайн ойлгож байсан. Тийм болохоор тэр өөрийгөө хамгаалахын цорын ганц аргыг сонгосон. Тэр нь олон нийтэд ил болгох. Тэр өөрийн дагагчдыг өөрийн амьдралын хар дарсан зүүдний гэрч болгосон юм. Хүмүүс бүгдийг бод цаг дээр харж байсан ч ихэнхдээ зүгээр л реакшн дараад өнгөрдөг байлаа. Тэр өөрөө мянган эмэгтэйд хизээ зүхтах хэрэгтэйг, ямар үед харилцаагаа дуусгах хэрэгтэйг зааж байсан. Гэхдээ эцэст нь өөрөө явж чадалгүй үхлийн занганд орсон юм. Яагаад ийм зүйл болсон? Хариултыг удахгүй мэдэж авцгаана. Харин одоо бүх зүйл эхэлсэн газар руу буцъя. Казахстан улс Караганда хот. Караганда бол Казахстаны томоохон аж үйлдвэрийн хот, хагас сая орчим хүн амтай. Тэнгэр нь ихэвчлэн үйлдвэрийн утаанаас саарал, амьдрал нь хатуу, өөрийн гэсэн ширүүн дүрмээр урсдаг газар. Яг энд 1996 онд Александра Мурсалава төрсөн. Тэр ээж хойд эцгийн хамт өссөн юм. 3 хүүхдийн том нь байсан. Харин төрсөн аав нь тэдний амьдралд байгаагүй. Тэр Санкт-Петербургт амьдардаг байж. Сашагийн хувьд бараг л танихгүй хүн. Түүний ээж Анна гэдэг эмэгтэй бол ойр орчмынх нь зэрэг айж, зэрэг хүндэлдэг тийм хүн. Тэр үнэт эдэллийн дэлгүүрт ажилладаг 90-ад оны үеийнхээр бол нэлээд сайн орлоготой нэгэн. Ээж нь мөнгөө охиноос хармалдаггүй байсан. Охиноо төгс хүүхэд болгохын тулд хамгийн үнэтэй амралт, бренди, хувцас хамгийн сайн дугуйлан сургалтанд явуулдаг. Сашад бусад хүүхдүүдийн мөрөөддөг бараг бүх зүйл байсан. Тэр өөрөө ч дараа нь блогтоо ингэж бичсэн байдаг. Мөнгө бол хангалттай байсан. Гэхдээ энт хамсаг амьдрал өөрийн гэсэн маш өндөр үнэтэй байсан гэж. Ээж нь хүнд ч итгэдэггүй. Найз нөхөд бараг байхгүй. Багаас нь охиныхоо толгойд ганцхан зүйлийг суулгаж. Хиндэж бүү итэг, эргэн тойронд чинь зөвхөн атаархал, худал хуурмгал байгаа гэж. Хяналт бүр туйлдаа хүрсэн. Саша ээж маань бүх зүйлээс айдаг байсан гэж блогтоо бичсэн байдаг. Тэр Сашагийн өмнөөс бүхнийг шийднэ. Хинтээ нөхөрлөх, юу бичих, юуг сонирхох гэд бүгдийг нь.
Түүнийг хэцүү хүүхэд гэж нэрлэдэг байсан. Жаахал алдаа гаргавал утсыг нь шууд хурааж авна. Энэ бүхнийг санаад аваарай. Яагад гэвэл хэдэн жилийн дараа яг энэ зүйлийг түүний нөхөр нь түүн дээр давтаж хийсэн. Гэхдээ ийм орчинд өссөн ч цаашаа дарлагдсан дуугүй хүүхэд байгаагүй. Тэр хүмүүстэй ойр байхыг хүсдэг, зүгээр л энгийн амьдрахыг хүсдэг хүүхэд байсан. Харин яг энэ эрхчлөөнд тэмүүлэх зан нь ээжийг нь хамгийн ихээр уурлуулдаг байсан юм. Заримдаа бүр утгагүй хэмжээнд хүртлээр уурладаг. Жишээлбэл ээж нь үнтэй буйдан авна, гэхдээ охиноо түүн дээр унтуулахгүй. Хитрхи үнтэй гой гэдэг шалтгаанаар. Тэгээд цаашаа сайлын хүүхэд атлаа шалан дээр дэвсгэр дээр унтдаг байж. Түүнээс бүр нэрийг нь хүртэл булаасан. Саша гэдэг нэр ээжт нь таалагддаггүй байсан учраас түүнийг Диана гэж дууддаг байсан. Харин хойд эцэг орж ирсний дараа бүр София гэж нэрлэж эхэлсэн. Зүгээр л томчууд тэгж шийдсэн учраас түүнийг хүссэн нэрээрээ дуудсан. Өөрийнх нь жинхэнэ нэрээ тэр олон жилийн дараа өөр хотод өөр амьдралд байж буцааж авч чадсан. Хүмүүжлийн арга барилан ч хатуу байсан гэдэг 12 настайдаа ганц удаа хичээл тасалсны төлөө үсийг нь бүр хулсан гэдэг. Тэгээд бүр 4 жилийн турш гэрт нь хорж гадуур гарахыг нь л хоригдсон. 13 настайд нь хамгийн аимшигтэй зүйл тохиолдсон. Тэр тухайга олон жилийн турш хиндэж ярьж чадаагүй. Гэхдээ энэ бүхний дүнд чи өөрөө буруутай гэсэн үгсийг нааж байсан. Гэр бүл нь юу ч болоогүй мэт дүр үзүүлдэг. Харин Сашаг хамаатнуудынх нь өмнө энэ өөрөө ийм хэцүү хүүхэд байгаа юмаа гэж харуулдаг байсан. Ийм гэрт амьдрах Сашад бараг тисгийн аргагүй болсон. Тиймээс ч 16 настайдаа тэр бүхнийг орхиод шийдвэр гаргасан. Карагандагаас Санкт-Петербург хүртэл 1000 км замыг туулж бараг танихгүй шахуу төрсөн аав дээрээ Саша очижээ. Түүнд ямар ч төлөвлөгөө байгаагүй, тэнд хинч түүнийг хүлээж байгаа эсгэнч тодорхой биш байсан. Зөвхөн нэг хаяг бас нэг л бодол байсан. Ардаа үлдээж байгаа тэр тамаас ямар ч тодорхойгүй ирээдүй рүү шууд явъя гэж. Гэхдээ Петербург Сашад аврал болж чадаагүй. Үнэн дээр тэр аав дээрээ гинтэл оччихсон. Аав нь энэ охинтой яахаа мэдэхгүй байсан. Толгой хорогдох газар өгсөн. Гэхдээ түүнээс цааш юу ч байгаагүй. Ингээд Саша танихгүй хотод найз нөхөд байхгүй, мөнгө байхгүй. Цаашдаа яахаа огт мэдэхгүй ганцаараа үлдсэн байгаа. Яг ийм үед түүний амьдралд Рустам гэдэг хүн гарч ирж. Саша 16 настай, Рустам 15-тай байсан. Анхны хайр бас тэр анх удаа хин нэгний дэргэд жинхнээсээ амьсгаа авч чадсан хүн нь. Саша хамгийн хэцүү үе ард хоцорсон гэж бодсон. Гэхдээ үнэндээ бүх зүйл дөнгөжөл эхэлж байсан. Тэд хэрхэн танилцсан талаар тодорхой мэдээлэл бараг байдаггүй. Хоёулаа өсвөр насныхан хоёулаа бүрэн боловсралгүй. Гэхдээ харилцаа нь маш хурдан гүнзгийрсэн гэдэг. 2014 онд Саша 17 настай байхдаа аль хэдийн охиноо төрүүлсэн байж. Харин Рустам 18 хүрмэгцээ тэд гэрэлсэн. Ихэнх хүмүүс энэ насандаа хаан сурах хэн болох вэ гэж бодож явдаг байхад тэд аль хэдийн гэр бүл болсон байлаа. Түрээсийн байр нялх хүүхэд, харин цааш яахаа огт мэдэхгүй хоёр залуухан хүмүүс. Рустам их сургуульд яваагүй, үнэндээ явах боломж ч байгаагүй. Түүнд гэр бүлээ тэжээх хэрэгцээ байсан. Тэр Светлий мир гэдэг цагаан хоолны кафед тогоочоор ажилд орсон. Энэ нь гэхдээ энгийн нэг кафе бол биш. Светлий мир бол йог, дорны философи, өөрийгөө хайх сонирхолтой хүмүүс цуглардаг нэлээд өвөрмөц газар байж. Тэр үед Мурславын гэр бүл Бурхны нэг дүр болох Кришнаг сонирхож эхэлж байсан учраас энэ кафе тэдний хувьд бараг хоёр дахь гэршиг нь болсон. Рустамтай хамт ажилладаг байсан найз Ярослав нь дараа нь ингэж дурсан байдаг. Тэр залуу боловсралгүйч гэсэн сэргэлэн мөнгө хэрэгтэй байсан бага насны хүүхэдтэй эхнэр нь гэртээ хүүхдээ хардаг байсан гэж. Рустам ажлынхаа дараа шууд өөр ажил руу явдаг. Заримдаа супермаркетэд ачигч хийн, заримдаа касс дээр зогсдог. Тэр хэд хэдэн ажил зэрэг хийж зүгээр л амьдралаа залгуулахын төлөө зүтгэж байсан. Рустамтай хамт ажиллаж байсан нэг эмэгтэй тэр бараг амсхийг завгүй ажилдаг байсан. Хизээч гомдолдоггүй, гэхдээ дотогшоо хаалттай хүн шиг санагддаг байсан. Бүх зүйлээ дотроо хадгалдаг, бараг хинтээч юу ч хуваалцдаггүй. Харин яг юу тээж явсныг нь тэр үед хинч
бодож үзээгүй гэж дурссан байдаг. Тэр үед Саша харин ажил хийдэггүй байсан. Хүүхэдтэйгээ гэртээ байж өөрийнх нь хийснээр өөрийгөө хөгжүүлэхэд бүх цагаа зориулдаг байсан. Цагаан хоолтой, залбирал, урт юбэг, арх огт хэрэгэлдэггүй. Тэр өөрийгөө маш хатуу дэг журамтай байлгаж тийм биш хүмүүсээс зайгаа барьж холддог байсан. Тамхи татдаг, наргиж цэнгдэг, мах иддэг, залбирдаггүй хүмүүсийг тэр бараг өөрөөсөө түлхдэг байсан юм. Заримдаа бүр танилуудаа гэртээ йогийн бэлтгэл хүртэл хийлэгдэг байж. Гэхдээ энэ бүхний цаанд тэдний гэр бүлийн бодит амьдрал улам хүндэрсээр байжээ. Рустам өдөр шөнөгүй ажиллаж туйлдаж байхад Саша өөрийнхөө дотоод ертөнц практикт улам гүн орсоор. Яг ийм үед 2018 онд тэд хоёр дахь охиноо үлгийдэн авсан. Саша 22 настай, боловсралгүй, мэрэгжилгүй, өөрийн орлогогүй. Хоёр хүүхэдтэй, харин нөхөр нь ганцаараа бүхнийг нуруундаа өөрч яваа. Гэхдээ гаднаас нь харвал асуудал огт харагдахгүй. Кришнятуудын уулзалтаар тэдэнтэй тааралдаг байсан Дарья гэгч эмэгтэй Мурославын гэр бүлийг үлгэр жишээ гэр бүл гэж хүртэл нэрлэж байсан. Тэр ялангуяа Рустамын тухай хэлэхдээ Саша хандах хандлага нь хэтэрхий зөөлөн бүр дэндүү хайртай юм шиг санагддаг байсан гэдэг. Тэр Сашаг галзууртлаа хайрладаг байсан. Бараг бүх зүйл нь Саша болчихсон. Байнга л Саша гэдэг. Тэр үнэхээр түүнд хит төвлөрсөн. Саша бол түүний амьдралын утга учир байсан гэж ярьдаг. Тэр үед энд бүхэн хайрын илрэл мэлт харагддаг байсан. Эргэн тойрны хүмүүс ч яг тэгж ойлгож байсан. Ээж нь гой сайхан, аав нь ажилсаг, хүүхдүүд нь цэвэр цэмцгэр. Амралтын өдрүүдээр бүхэл бүтэн гэр бүлээрээ худалдааны төв хамт ордог. Нэг үе бодоход тэд бүр Кришнят хурмын ёслол болох Виваха хийлгэж байсан. Энэ ёслолоор хосууд ариун галын эргэн тойронд 7 удаа тойрдог бөгөөд уламжлалаараа бол дараагийн 7 төрөлдөөч бие биенээ олж учирна гэсэн утга учиртай гин. Гаднаасаа бол үнэхээр гой зураг дүрслэл, гэхдээ тэр дүрслэлийн цаана хүн бүр анзаараагүй нэг бодит байдал байсан юм. Саша бүрэн санхүүгийн хамааралд орчихсон байсан. Түүнд өөрийн гэсэн мөнгө огт байгаагүй. Тэр өөрөө ч дараа нь ярьсан. Манай гэр бүлийн гол орлогыг нөхөр маань олдгоо. Бүх зүйл түүн дээр тогтож байгаа. Би бүр сүүлийн 3 жил дэлгүүртч ганцаараа орж үзээгүй гэж. Эхэндээ энэ үгс халамжтай нөхрийн тухай сайхан сонсогдож магадгүй. Гэхдээ бодит байдал тийм энгийн байгаагүй. Светлимир кафед Александраг хүмүүс нэлээд ихэмсэг хүн байсан гэж сандаг. Тэр заримдаа Рустамын ажлын үеэр гинэд орж ирээд хүмүүсийн нүдэн дээр эрхэлж юм шаардаж гомдол гаргадаг. Харин Рустам дуугүй сонсоод түүнд таалагдуулахын тулд юу ч хийхээс буцахгүй мэт ханддаг байсан гэдэг. Саша илүү гоё хувцас, илүү тансаг зүйл хүсдэг байж тэр мөнгөний асуудалгүй хангалуун амьдралтай хүмүүсийн хүрээлэлд эргэлдэг болж тэдэнтэйгээ ижил төвшөнд харагдахыг маш их хүсдэг байсан. Тэгээд нэг өдөр Саша өөрийн амьдралыг хараад нэг зүйлийг ойлгосон. Нэг талаараа түүнд гэр бүлээ авч явдаг нөхөр байгаа, мөнгөний талаар санаа зовох шаардлагагүй. Гэхдээ нөгөө талаар хэрвээ энэ хүн маргааш алга болчихвол яах вэ? Тэр юу ч үгүй үлдэнэ. Мэргэжил байхгүй, орлогогүй, бие дааж яаж амьдрахаач мэдэхгүй. Тэгээд тэр өөрөөсөө 2 асуултыг асуусан. Би энэ хөнгүүгээр хин юм бол би хэн болж чадах вэ? Эхний асуултын хариу бол ойлгомжтой, харин 2 дахь асуултын хариу түүнийг амжилтанд хүргэсэн. Гэхдээ ямар үнээр гэдгийг тэр үедээ тэр огт төсөөлөөгүй. 2020 онд Саша нэг шийдвэрийг гаргасан. Одоо хангалттай гэж. Түүнд дээд боловсрал байгаагүй, гэхдээ амьд үлдэх асар их туршлага байсан. Мөн эмэгтэй хүний өвдөлт хэрхэн ажилтгийг тэр ойлгож байсан. Тэр хурдан сургалтууд дамжаанд сууж сертификат олж авсан. Тэгээд блог нээсэн. Ингэж Саша Муур гэдэг дүр төрх бий болсон байна. Удалгүй энэ дүр төрх нь жинхэнэ Александра Мурславаг бүрэн зайлгих болно. Эхлэл нь амар байгаагүй, нэг зөвлөгөө нь 3000 рубль. Гэхдээ үйлчлүүлэгч бараг олдоогүй. Гэсэн ч энэ нь түүнийг зогсоогоогүй, харин ч улам түлхэж өгсөн. 2 бага насны хүүхэдтэй асрагчгүй туслах байхгүй түнд түрээсийн байрны 4 ханы дунд өөрийн эзэнт гүрнийг босгож эхэлжээ. Тэгээд ердөө жил хагасын дотор хүн итгэмээргүй зүйл хийж чадсан. Сарын орлого нь 300,000 рубльд хүрсэн. Мурславын гэр бүлийн хувьд энэ бол асар их мөнгө. Харин яг тэр үед Рустам
цардахлын улмаас ажлаа алдаж 20,000 рублийн цалинтай касчин хийж байв. Орлогын зөрүү 10 дахин босон. Саша үүнийг нуух бодол огт байгаагүй. Рустамын хэлснээр тэр байнга түүнд ойлголдог байсан гэдэг. Чиний орлого хангалтгүй, ийм амьдрал надад хэрэггүй гэж Саша хэлдэг байж. Рустам харин өөрөөр боддог байсан. Тэр жинхэнэ хуурамч биш хайр гэдэгт итгэдэг. Мөнгө биш, романтик цэвэр харилцааг тэр хүсэж байж. Цаг хугацаа өнгөрхий хэрээр Сашагийн блогч өөрчлөгдөж эхэлжээ. Эхэндээ хүүхдийн сэтгэл зүй ярьдаг байсан бол дараа нь бие физиолог, секс, мөнгө рүү орсон. Тэр эмэгтэйчүүдэд хамаарлаас гарахыг зааж, элен далангүй зургууд нийтлэж, секс болон мөнгө гэдэг нэртэй курс хүртэл гаргаж эхэлсэн. 2021 оны зуны төгсгөлд тэр бүр нэг шугамыг давчсан. Нөхөртөөгөө холбоотой маш хувийн дотн аудио бичлэгийг сторидо хийсэн. Үүний дараа түүний аккаунт шууд бүүн болж эхэлсэн. Мянган шин дагагч, шин үйлчлүүлэгчид. 100 гэхэд түүний зөвлөгөө 6,000 рубль, курс нь 30,000 рубль. Тэр хямд байхгүй шүү гэж өөрөө хэлдэг байсан. Саша Европ руу нүүх төлөвлөгөө гаргаж хүүхдүүдтэй асрагч хайж эхэлжээ. Эцэст нь эрх чөлөөний амтыг тэр мэдэрч эхэлсэн гэдэг. Гэхдээ Саша дээшлэх тусмаа Рустам улам доошолж байсан. 2021 оны хавар түүний орлого анх 100,000 рублийг давж эхлэх үед мөнгө тэдний харилцааг сэвтүүлэх, маргаан үүсгэх гол шалтгаан болжээ. Рустам түүний утсыг булааж эхэлсэн. Карагандын сценаар яг давтагдсан. Дахиад л тусгаарлал, дахиад л холбоог нь таслах оролдлого. Өмнө нь хэлсэнчлэн Рустам Сашаг удирдах гэж оролцсон. Харин энэ удаа ээжийнх нь оронд нөхөр нь түүнийг хянсан. Ингээд тэдний гэрлэлт нурж эхэлсэн. Тэд харилцаагаа аврахын тулд мэргэжлийн хүн дээр хүртэл хандсан. Гэр бүлийн сэтгэл засалд явсан Рустам тухайн үед бурууга хүлээн зөвшөөрчээ. Хэсэг хугацаанд бүх зүйл сайжирч байгаа мэт санагдсан. Саша харин 2021 оны зунг амьдралынхаа хамгийн сайхан үе гэж нэрлэдэг. Гэхдээ энэ бол зүгээр л шуурганы өмнөх нам гүн байдал байлаа. 8 дугаар сард түүний орлого нь 300,000 рубльд хүрмэгц хуучин асуудлууд дахин бүр хүчтэй эргэж иржээ. 8 дугаар сард орлого нь 300,000-д хүрмэгц хуучин асуудлууд дахин бүр хүчтэй эргэж ирсэн. Саша хэлэхдээ мөнгө бидний харилцаанд үргэлж саад болдгоо гэж бичсэн бол Рустам нэг өдөр чи намайг эсвэл мөнгийг сонгох хэрэгтэй болно гэж хэлсэн байдаг. Тэгээд л дахиад л утсыг нь булаахыг оролддог. Рустамыг зөвхөн мөнгө айлгаагүй, тэр мөнгийг яаж олж байгаад нь илүү их санаа зовсон. Тэр нэг удаа ингэж хэлсэн. Түүний элен далангүй бүжгэлсэн бичлэг надад таалагдаагүй. Би бүр уйлсан яагаад надтай ингэж байгааг нь асуусан гэж. Түүний хувьд Сашагийн амжилт бол хамтын ялалт биш байсан юм. Харин хувийн доромжлол мэт санагдаж байв. Түүний төгс ихнэр өөрчлөгдөж, тис өөр танихгүй хүн болж эхэлсэн. Түүний хянаж чаддаг байсан эмэгтэй өөрчлөгдөж, өөр хүн болж байлаа. Саша өөрөө ч дотроо зөрчилдөж байсан гэдэг тэр нөхөртөө хайртай гэж бичдэг байсан. Гэхдээ өөрийн хүсэл мөрөөдлөөс татгалзахад бэлэн биш. Тэгээд өдөржингөө уйлдаг болсон гэсэн. Удалгүй энэ бүх гуниг шаналл түүнийг шийдэмгий болгож хувиргасан. Блог дээр нь шөнийн клуб, чанга хөгжимтэй газруудын бичлэгүүд нэмэгдэж, харин нөхөртөөгөө ярихдаа чөлөөт харилцаа гэдэг санаа хүртэл гарч ирж эхэлжээ. 9 дугаар сарын эхээр Саша энэ тухай Рустамд шууд хэлсэн байна. Тэр одоо зөвхөн нэг хүнийг байхыг хүсэхгүй байгаагаа, өөр хүнтэй харьцаж үзхийг хүсэж байгаагаа ил тод мэдгдсэн. Рустамд энэ мэдээж маш хүнд туссан. Тэр бараг ухаан алдах шахан болж орилж хашгирч эхэлсэн. Сонсон зүйлдэж итгэж чадалгүй, хүлээж авч чадаагүй. Яг тэр үеэр Рустам хуучин найз Ярослав дээрээ очжээ. Шинэ ажилд орсон байсан ч удалгүй ажлаасаа гарахыг хүсэж байгаагаа тэр хэлсэн. Түүний хувьд бүх зүйл утгаа алдчихсан байсан юм. Ярослав найзыгаа бүрэн сэтгэлээр унсан, дотроосоо нурсан хүн байсан гэж дурссан. Гэр бүлийн асуудал түүнийг дотроос нь ийхүү идэж байсан. Тэр Сашаг алдахгүй гэсэн айдсаасаа болж живж байв. Яг тэр үед Рустамын толгойд бүх зүйл цэгцэрч тэр илүү шийдэмгий, гэхдээ илүү аюултай алхмууд хийж эхэлсэн. Эцэст нь энэ бүхэн түүнийг 13 давхрын дагтан дээр
аваачих болно. 9-р сарын 1 шөнө мөнгө блогийн асуудлаас үүдэлтэй хэрүүл маргаан бараг тасралтгүй үргэлжилж байсан тэр үед Рустам гинэт тайван болж ирсэн. Зүгээр л суугаад энгийн хоолойгоор ярьж эхэлсэн. Саша удаан хугацааны дараа анх удаа баяртай байсан юм. Эцэст нь хүн шиг ярилцах гэж байна гэж тэр бодсон. Гэхдээ тэр яриа энгийн байгаагүй. Рустам дахиад л утсыг нь нэгчээ. Би чамд энэ утсыг авч өгсөн. Тиймээс буцааж авах эрхтэй гэж хэлсэн. Саша мэдээж татгалзсан. Тэгээд бүх зүйл хэдхэн секундын дотор нуран унсан. Рустам түүний гарыг мушгаад утсыг нь булааж авч тэгээд чи надгүй бол юу ч биш. Чиний мөнгө хүртэл надаас болж байгаа гэж хэлсэн. Дараа нь тэр цүнхнээсээ хутга гаргаж ирээд эхлээд чамайг дараа нь өөрийгөө гэж хэлсэн. Яг энэ мөчөөс эхлээд Саша бүхнийг сторидо хийж эхэлжээ. Хэрүүл нь бүр аюул занал хийлэл болж Рустамын гаргаж байгаа үйлдэл бүрийг тэр бүхнийг нь бичиж бичлэг хийж дагагчдаа үзүүлж байсан. Тэр шөнө Рустам арай хийж тайвшраад явсан. Харин Саша аль хэдийн төлөвлөсөн байсан зүйлээ хэрэгжүүлж хүүхдүүдээ аваад шууд нүүсэн. Тэр Колимячскийн өргөн чөлөөнд шинэ орон сууцанд байр олжээ. 13 давхурт 544 тоотод. Тэр салалтаа хүртэл онлайнаар хийж байлаа. Саша сторидо ингэж бичсэн. Сайн мэдээ, би нүүчглээ. Дахиад сайн мэдээ, би хүүхдүүдтэйгээ хамт ганцаараа нүүсэн гэж. Дагагчд нь чи хүчтэй эмэгтэй зөв шийдвэр аль хэдийн ингэх ёстой байсан юм а гэж бичсэн байдаг. Саша тэдэнд талархаад миний гэрт дахиж ямар ч драма байхгүй гэж амласан. Ингээд тэр даруйда Саша танилцах сайтуудад бүртгүүлж ийм тексттэй бүртгэлийг тавьсан. Намайг 2 хүүхэдтэй, их мөнгөтэй, амжилттай эмэгтэй гэдгээр минь хайрлах хүн байна уу гэж. Үүнийг хараад Рустам ямар байдалд орсныг төсөөлөхөд ч хэцүү. Саша энэ бүхний хажуугаар ажлаа үргэлжлүүлсээр л байсан. Зөвлөгөө өгч, шин төсөл эхлүүлж, Европ руу нүүх төлөвлөгөөгөө гаргаж байлаа. Гэхдээ энд нэг чухал асуулт гарч ирсэн. Яагаад тэр энэ бүхнийг цагдаад хандахын оронд сторидо тавиад байсан бол? Хариулт нь энгийн хэрнээ аимшигтай. Саша өөрийгөө харилцааны мэргэжилтэн гэж үздэг байсан. Тиймээс Рустамын зам байдлыг урьдчилж тооцоолж өөрөө зохицуулж чадна гэж итгэж түүнийгээ бас хүмүүст харуулахыг хичээсэн. Харин цагдаа түүний бодлоор утгагүй зүйл. Хүн алах хүртэл тэд тоохгүй, алах гээд эхэлбэл ирээ гэж хэлдэг байсан учраас тэр цагдаад хандахыг хүсээгүй. Тиймээс тэр өөрийн стратегийг сонгосон байна. Өргөдлийн оронд пост, Португалийн оронд стори, хэсгийн байцаагчийн оронд 4000 дагагч. Гэхдээ нүүсний дараа байдал дээрдэггүй, харин бүр дорджээ. Рустам шинэ хаягийг нь ямар нэг байдлаар олж мэдсэн. Тэгээд эхний шөнүүдээс нь эхлээд домофон руу залгаж, хаалгыг нь нүдэж, шатны хонглоос дуугарч, хашгирч эхэлсэн. Харин Саша хаалга анголгоогүй. Гэхдээ Рустамч гаднаас нь явдаггүй болсон. 13 давхрын үүдэнд заримдаа хідэн цагаар зогсдог болж. Удалгүй энэ нь энгийн үзэгдэл болсон. Шүн хаалга нүдэх чимээ өдөр тутмын л зүйл шиг. Рустам бүр хизээ ажилдаа явдгийг, хизээ хүүхдүүдийг салхилуулахыг, хаашаа Саша очдгийг бүгдийг нь мэддэг болсон. Тэр бүр нуугдагч оролдлого хийгээгүй, ил цагаан харсаар байсан. Саша харин энэ бүхнийг нь утсаараа бичиж аваад сторидо тавьдаг байж. Бүр өөрийнхөө хэв маягаар жаахан ёчтой, өгөөтэй тайлбар нэмээд оруулдаг байсан. Заримдаа бүр шүнийн аимшигтай эргэж ирдэг байдлыг нь стендап комеди шиг болгож үзүүлдэг. Мянган хүн энэ бичлэгүүдийг нь үзэж өөрсдийгөө тайвшруулдаг байсан. Гэхдээ Instagram дээр харагдаж байсан зүйл жинхэнэ бодит байдалтай огт адилгүй. Саша бараг унтхаа болсон. Хоол итгэж болсон. Хүүхдүүд нь шүн хаалга нүдэх чимээнээс сэрж уйлдаг. Тэр зүгээр л сэтгэлийн хат төвчээрээрээ тисэж ажлаа үргэлжлүүлж байсан нь тэр. Ягаад гэвэл цогсон гэдэг нь сүүлийн жил хагасын турш босгосон бүхнээ аалтна гэсэн үг байсан. Бид одоогоор нэг хүний тухай огт сонсоогүй байгаа. Сашагийн амьдралд маш онцгой байр суурь эзэлдэг хүн байсан. Түүний нэрийг Лиа Подумная гэдэг. Санхүүгийн сэтгэлгээний коуч. Саша анх гэртээ суудаг эмэгтэйгээс
өөрийн орлоготой болох замдаа яг энэ хүнтэй хамт эхэлж байж. Жил хагасын хугацаанд тэдний харилцаа зүгээр нэг багш шавьих байхаа болсон. Тэд утсаар 3 цаг дараалан ярьдаг байсан. Саша Лиятай сторидог хизээж тавьдаггүй зүйлсээ хуваалцдаг байсан. Лия бол магадгүй жинхэнэ Сашаг харж чадсан цорын ганц хүн нь байх. Instagram дээрх эксперт биш, харин ядарч туйлдсан, айж сандарсан, яахаа мэдэхгүй эмэгтэй гэсэн байдлаа тэр Лияд дэлгэсэн. Лия дараа нь ингэж хэлсэн байдаг. Саша маш их туйлдсан гэж хэлдэг байсан. Гэхдээ би түүнийг байцааж шахахыг хүсээгүй. Бас өөрийнхөөрөө туслах гэж зүтгээгүй гэж. Тэр үед хуршүүд нь шүн бүр хаалга нүдэг чимээг сонсож байсан. Даагчд нь бичлгүүдийн ч үзэж байсан. Найзууд нь ч муу адил юу болж байгааг мэдэж байлаа. Гэхдээ хүн бүр өөр шалтгаанаар хөндлөнгөөс хараад л өнгөрсөн. Хэн нэг нь өөр айлын асуудалд оролцох хэрэггүй гэж бодсон байх. Нөгөө нь өөрөө тусламж гуйхгүй байгаа юм чинь зохицуулж байгаа байлгүй дээ гэж бодсон байх. Эцэст нь тэр олон өдрийн турш нэг ч хүн 112 руу залгаагүй. Тиймээс Рустамд зогсох ямар ч шалтгаан байгаагүй. Тэр хоёрын хооронд зөвхөн нэг хаалганы цоожил байсан. Харин Саша энэ бүхний дунд ч гэсэн түүнд хүрэхийг оролцоор л байлаа. Хаалганы цаанаас ярьж утсыг нь авч мессеж болгонд нь хариулсаар. 9-р сарын 20-нд Саша онлайн групптэй сүүлчийн хичээлээ орсон. Шав нартаа сертификат илгээж удахгүй эхлэх шин төслийнхөө талаар догтлон ярьсан. Гэхдээ тэр үед Рустам аль хэдийн ойлгосон. Ямар ч зүйл тус болохгүй байна гэдгийг. Аюул занал хийлэлж биш, шүнжин үүдэнд нь зогсохч биш, хүүхдээр дамжуулж дарамтлагч биш, юу ч болохгүй байгааг тэр анзаарсан. Саша түүн рүү буцаж ирээгүй, тэр эвлэрээгүй, тэд бүр мөсөн явж байгаа юм байна гэдгийг ойлгосон. Рустамын бүх оролдлого бүтлгүйдэж өдөр ирэх тусам тэр үүнийг улам тод ойлгосоор л байсан. Тэр үед тэр Сашад нэг мессежийг илгээсэн. За би ч гэсэн эцэст нь хүссэн зүйлээ хийе гэж. 2021 оны 9-р сарын 21 мегмар гараг. Саша өглөө эрт гэрээсээ гарсан, ажлаа амжуулж дараа нь зураг авалтанд явжээ. Түүнийг байхгүй хойгуур Рустам Колимжаскийн байранд ирсэн. Хаалгыг нь асрагч нээсэн. Энд нэг чухал зүйл байгаа. Сашаач асрагчч түүнийг ямар аюултайг маш сайн мэдэж байсан. Саша хүүхдүүдээ нөхрөөсөө хол байлгахын тулд бүхнийг хийж байж. Гэхдээ энэ бүх хамгаалалт 1 секундэд нурсан. Асрагч яагаад хаалга нээсэн бэ гэхээр айсан уу эсвэл ятгалганд орсон уу гэдгийг мэдэхгүй. Гэхдээ нэг зүйл нь тодорхой. Тэр хүүхдүүдийг ямар ч саадгүй авч явсан. Тэгээд шууд ээж дээрээ хүргэж өгсөн байгаа. Замдаа тэр хүүхдүүдээс ээж нь юу хийж байсан бэ гэж асуухад нэг охин нь өчигдөр орой манайд нэг ах ирээд хонсон. Одоо ээж түүнтэй хамт зураг авалтанд явсан гэд хариулж. Хүүхдийн зүгээр л хэлсэн энэ өгүүлбэр. Гэхдээ сүүлийн хэдэн 7 хоногт өөрийнхөөрөө хардаж айж байсан бодлуудад живсэн Рустамд энэ нь сүүлчийн зохилт болжээ. Үнэн байсан уу эсвэл хүүхдийн төсөөлөл байсан уу тэр үед ямар ч ялгаагүй босон тэр хүүхдүүдийг эмээ дээр нь үлдээгээд явахынхаа өмнө галт тоогоороо орж нэг хутга аваад халаасандаа хийсэн. Дараа нь машиндаа сууж дахин Колимжаски руу буцсан. 13 давхрын нийтийн дагтан дээр гарч хүлээж эхэлсэн тэр хүүхдүүдийг зориуд энэ байдлаас холдуулсан. Тэр юу хийх гэж байгаагаа мэдэж байсан. Орой 20 цагийн үед Саша гэртээ ирсэн. Ганцаараа биш, хажууд нь нэг эрэгтэй байж. Тэд хамтдаа 13 давхар руу гарсан. Тэгээд тагтны хэсэгт гарч ирэхэд харанхуугаас Рустам гарч иржээ. Тэр эрэгтэй рүү "Яв, надад алдах юм байхгүй шүү" гэж хашгирчээ. Тэгээд шууд дайрсан. Нөгөө хүн нь эсэргүүцсэн ч тогтож чадалгүй унаж шат уруудаад юу ч ойлголгүй зүхтаад өгсөн. Тэр үед Рустамын халаасанд хутга байгааг ч мэдээгүй. Зүгээр л солиорсон хүнээс зүхтаад явсан нь тэр. Саша харин ганцаараа үлдсэн. Тэр байрлуугаа гүйсэн. Гэхдээ амжаагүй. Рустам түүнийг хаалганаас хэдхэн метрийн зайд гүйцэж очсон. Дараа нь босон зүйлийг шинжээчэд тогтоосон. Ойролцоогоор 10-аад удаа бүсгүйг хутгалсан. Бүх зүйл маш хурдан болсон. Саша ойролжож амжаагүй. Өөрийгөө хамгаалж амжаагүй. Тэр өөрийнхөө байрны хаалганаас хэдхэн алхмын зайд унаж амиа алдсан.
Сүүлийн хэдэн 7 хоногт түүнийг хамгаалж байсан ганц зүйл яг тэр хаалгал байсан. Хожим хөршин хэлэхдээ коридор даяар ул мөр байсан гэж хэлсэн юм. Лифтнээс эхлээд тагт хүртэл дараа нь Рустам түүний биеийг тагтан дээр аваачиж 13 давхраас доош шиджээ. Унах үед Саша амьд байсан гэдэг доор байсан хүмүүс зочирдож эхэлсэн. Доод давхрын оршин суугчид дуу чимээг сонсоод гарч ирэхэд байрны гадаа хар футболктой пүүз өмссөн залуу эмэгтэй хөвтөж байжээ. Яг л түр гарч ирээд буцаж орох гэж байсан мэт. Ингээд тэд түргэн тусламж дуудсан. Хагас цагийн дотор тэдний байр бүхэлдээ цагдаагийн хамгаалалтай бүс болсон. Харин 13 давхарт Рустам тагтан дээр зогсож тамхи татаж байжээ. Дараа нь тамхиа унтраагаад доош бууж хэнийг ч анзааралгүйгээр гарч явсан. Тэгээд шууд цагдаагийн хилтэст очсон. Цустай хүрэмтэйгээ байцаагчийн өмнө суугаад би бурууга хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. Дараа нь мөрдөгчд 13 давхарт гарч ирэхэд бүх зүйл тодорхой байсан. Хутга байрандаа 544 тоот онгорхой хоосон. Рустам юу ч нуухыг оролдоогүй. Зүгээр л хийсэн зүйлээ хийчгээд өөрөө очиж бууж өгсөн. Байцаалтын бичлэг олон хүнд аимшигтай сэтгэгдэл үлдээсэн байдаг. Тэр тайван холоогоор ямар ч сэтгэл хөдлөлгүй яг л худалдан авалтын жагсаалд уншиж байгаа мэт бүхнийг ярьсан. Хутгаа аваад 13 давхарт хүлээсэн, 10-аад удаа хутгалсан, дараа нь доош шидсэн гэж. Тэгээд гин бурууга хүлээн зөвшөөрч байна гэж хэлсэн. 2 хүүхэд нь 3 настай, 7 настай. Нэг л орой хоёулаа эцэг ихээ алдсан. Ээж нь ам өргөцсөн, аав нь шоронд. Тэгээд этикет бэрхцүүл болсон 2023 онд шүүх Рустамд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хотоос гарахгүй байх батлан даалтанд гаргачихсан. Яаж ийм зүйл боломжтой болох вэ? Хинч яг тайлбарлаж чадаагүй. Гэхдээ бодит байдал нь нэг зүйл байсан. Хүн алсан хүн эргээд эрх чөлөөтэй болсон. Тэгээд бүтэн жил гарын хугацаанд яг тэр хотын гудамжаар энгийн хүн шиг алхаж явсан. Өөрийнхөө эхнэрийг хөнөөсөн тэр хотдоо тэр эрх чөлөөтэй. Энэ хугацаанд өмгөөлөгчид нэг зүйлийг оролцоор байсан. Хэргийг тэр сэтгэл хөдлөлөө барьж дийлэлгүй гэнэт дуурлаж хийсэн гэсэн шийдвэрийг нь өөрчлүүлэхийг хичээсэн. Логик нь энгийн өөр эрэхтэй байгааг мэдээд тисээгүй гэхдээ шүүх шинжилгээ өөр зүйлийг хэлсэн. Рустам бүрэн ухаан мэдрэлтэй тэр согтуу байгаагүй. Ямар ч бодисын нөлөөнд байгаагүй. Тэр юу хийж байгаагаа бүрэн ойлгож байсан. Үр дагаврыг нь ч мэдэж байсан. Гэсэн ч тэр зогсоогүй. 2024 оны 1-р сарын 12-нд Санкт-Петербург хотын Приморскийн дүүргийн шүүх эцсийн шийдвэрээ гаргасан. Прокуророос 9.2 жилийн ялыг хүссэн. Гэхдээ шүүх хөнгөрүүлэх нөхцлүүдийг харгалзан өөрөө бууж өгсөн. Мөн мөрдөн шалгах хугацаанд Рустамын ээж Сашагийн эцэг эхэд мөнгө шилжүүлж байсан. Хэдийгээр маш бага дүн байсан хохирлыг нөхөх оролдлого гаргасан гэж тооцсон. Эцэст нь шүүх 8 жилийн ялыг оноожээ. 2 хүүхдийн ээжийн ам, нэг хүний бүхэл бүтэн амьдрал ердөө 8 жилийн ял. Сашагийн гэр бүлийн өмгөөлөгчид энэ бол хэтэрхий зөөлөн ял байна гэж хэлсэн. Гэхдээ тэд давж заалтахаас татгалцсан. Мөн шүүхээс 2.4 сая рублийн нөхөн төлбөрийг тогтоосон. Шүүхийн шийдвэр гарсны дараа энэ хэрэг интернетэд тесрэлт болсон. Нэг хэсэг нь Сашаг эмгэнэн гашуудаж яг хүртэл өөрийгөө буруутай гэж бодож байсан. Тэр үед нь би илүү хүчтэй шаардах ёстой байсан. Би түүнийг хамгаалах хэрэгтэй байсан гэж байсан бол нөгөө хэсэг нь Сашаг амьдралаа хит ил гаргасан, нөхрөө олон нийтийн өмнө доромжилсон, мөнгөөрөө давуу байдал үзүүлсэн гэдэг логик. Тэдний логик ганцхан зүйлд хүрч байгаа. Хэрвээ тэр чимээгүй байсан бол амьд байж болох байсан гэж. Сашагийн хамгийн ойрын хүмүүс бараг юу ч хэлээгүй. Зөвхөн имэн хайранд буруу зам руу хөтөлсөн, тэгээд муугар төгсжээ гэж хэлсэн. Рустамын тухайд харин сайн нөхөр байсан, их сайхан сэтгэлтэй хүн байсан гэж ойрын хүмүүс нь дурсдаг. 2 охин нь одоо харин гадаадад ээжийнхээ талын өвөө эмээтэйгээ амьдарч байгаа гэсэн. Магадгүй том болоод интернетээс ээжийнхээ блогийг хайж үзэх байх. Гэхдээ тэр блог аль хэдийн алга болсон. Түүний хуудас нь устсан. Бүх зураг, бүх пост зөвхөн мэдээний хэсэг болон үлдсэн юм. Саша Рустам хоёрыг
хүүхдүүд нь 8 жилийн хамтын амьдрал нь холбож байсан. Гэхдээ бас нэг өөр зүйл байгаа. Харанхуй бараг итгэмээргүй нэг давхар утга. Тэд нэгэн цагт Виваха гэдэг зан үйлийг хийж байсан. Галын өмнө гар гараасаа хөтлөн 7 удаа тойрсон. Энэ нь зүгээр нэг ёс биш, сүнслүүдийн гэрээ гэж үздэг юм байна. Дараагийн 7 амьдралдаа ч тэд бие биеэ олж дахин учирна гэх итгэл. Хэрвээ тэр зан үйлд итгэвэл тэдэнд дахиад 6 амьдрал үлдсэн. Магадгүй дахиад 6 төрөлтөө 6 удаа уулзах байх. Энэ бүхэн давтагдах эсхийг бид таач мэдэхгүй. Энэ зүгээр л нэг хар дум байсан уу, эсвэл гарч чадахгүй тойроглууга тэр хөтлөлзөөд орсон уу гэдгийг бид мэдэхгүй. Хүн өөрөөсөө ч холбогдсон хүнээсээ ч зугтаж чаддаггүй тийм тойрогт орсон бол яах вэ? Энд хүрээд өнөөдрийн бичлэг өндөрлөж байна. Та бүхэндээ аль болох сүлд болсон хэрэгүүдээс сэрэмжлүүлэг болох үүднээс бэлтгэн хүргэж байна. Энэ дугаараа дуустал нь сонссон бол зүрх үлдээж мэдэгдээрэй. Мөн энэ бичлэг танд таалагдсан бол лайктарч суугтаа бүртгүүлээрэй. Лайктарч суугаа дэмжих нь та бүхний хийж чадах хамгийн том дэмжлэг шүү.